Хүн зорилготой хүрэхийн төлөө шургуу тэмцдэг байх хэрэгтэй гэдгийг Холливуудын оддоос ч харж болно. Тэд нэрт гарахаас өмнө ямар ажил хийдэг байсныг сонирхцгоё. Холливуудын хамгийн царайлаг супер оддын нэг Брэд Питт залуудаа хөгжөөн дэмжигч маскот буюу дахианы хувцас өмсөж үзэгчдийг хөгжөөдөг ажил хийдэг байсан гэдэг. Харин Майли Сайрус дэлгүүрийн бараа ангилж тавир дээр өрдөг ажил хийдэг байсан бол Карибын тэнгисийн дээрэмчин Жонни Депп шатхуун түгээх станцад түгээгч механикчаар ажиллаж байв. Дуучин Бейонсегийн анхны ажил нь үсчний газар цэвэрлэгээний ажил хийдэг байжээ. Жүжигчин Том Круз 18 настай байхдаа рестораны ширээ цэвэрлэгчээр ажиллаж байсан бөгөөд ажлаа дуусгаад телевизийн жижиг дүрүүдэд тоглодог байж. Мөн энэ ажлыг Аль Пачино хийж байсан гэдэг. Итгэнүү байна уу өөрөө мэд. Дуучин Риана алдартай болохоос өмнө Барбадос дахь цэргийн ангид сонсогч байсан байна. One Direction хамтлагийн дуучин асан Harry Styles 16 тайда бейкерид ажиллаж байсан. Тэгвэл алдарт Торын дүрийн жүжигчин буюу Крис Хемсворт маань эмийн санд туслах ажилчнаар ажилладаг байснаа дурссан байдаг. Рэпер Eminem тийм ч амар амьдралыг туулаагүй нэгэн. Сургууль хайсны дараа тэр Мичиган дахь нэг ресторанд аяг тавг угаагч хоол бэлтгэгчээр ажиллаж байлаа. Хөөхөн хүүхэн киногоор нэр алдарт хүрсэн Жулия Робертс алдартай болохоос өмнө 80-ад оны ихэр Баскин Роббинсийн заримгийг худалддаг байжээ. Өнөө цагийн хамгийн ухаантай хүмүүсийн нэг Элон Маск 1989 онд 18 тайда үеэл дүүтэйгээ нэг жилийн турш хамт амьдарч байсан бөгөөд модны үйлдвэрт цэвэрлэгчээр ажиллаж байжээ. Харин одоо тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Домогт Beatles хамтлагийн дуучин Пол Маккартни суперод болохоос өмнө цахилгаанчин байсан. Саксон бөмбөгийн бурхан гэгддэг Майкл Жорданы гэр бүл тэмч боломжийн амьдралтай байсангүй. Майклийн ээж доллароос түүнийг зочд буудалд ажилд оруулж өгчээ. Жордан тэнд цэвэрлэх, будах, шүүлтүр солих зэрэг ажлыг хийж баг цалин авдаг байсан ч ээж аваа хоёр нь түүнийг ажил хийх гэж юу болохыг сурч байгаад нь баярлж байсан гэдэг. Английн дуучин Адел алдартай болохоос өмнө нэгэн кафед зөөгч хийдэг байжээ. Тэр ярихдаа би өдрийн 25 фунтсээр л ангил болдог байсан гэжээ. Хожим тэрээр найз залуугийнхаа хамт хоолнд орсныхаа дараа нийт төлбөрийг 4 нугалсантай тэнцэх цайны мөнгийн үлдээс нь түүнийг алдар нэрт гарсан ч өмнө нь хэн байснаа мартаагүй харуулж байна гэж хүмүүс ярьсан байдаг. Мөн Ники Минаж 19 настайдаа зөөгчийн ажил хийж байсан ч үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэх харьцаа учир ажлаасаа халагдсан. Түүнээс гадна энэ ажлыг Леди Гага, Mariah Carey зэрэг олон алдартнууд хийж байжээ. Джейк Гилленхол түүний эцэгийнхэн түүнийг зуны амралтаар ажил хий гэж шаардсан учраас тэрээр усан цэлэгчдийн лайфгаард буюу аврагчаар ажиллаж байсан. UFC-гийн 2 жингийн авраг байсан холимог тулаанч Конор Макгрегор хил амтаагаараа зард гарсан тэрээр анх сантехникч байжээ. Бидний хайртай жүжигчин Харрисон Форд. Ой, яагаад хайртай гэсэн гэж юу? Эсрэг дүр бүтээснийг нь би лав санахгүй байна. За тэр яах вэ? Харрисон Форд коллежид орсныхаа дараа ганц нэг жижиг дүр тоглож байсан ч мужааны ажил давхар хийдэг байжээ. Jennifer Lopez ахлах сургуулаа төгссөний дараа татврын тайлан гаргадаг нэгэн хуулийн компанид хагас цагаар нарийн бичгчээр ажилладаг байв. Түүнээс гадна ажлын хажуугаар натратчийн зөвшөөрөлж авсан байдаг. Найзууд сурлаараа олонний танил болсон Jennifer Aniston ажлын хажуугаар хагас цагаар утсаар худалдаа хийдэг ажил хийдэг байжээ. Marilyn Monroe 1944 онд онгоцны сумны үйлдвэрт ажилладаг байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. Түүний гол ажил нь онгоцыг галд тэсвэртэй бодисоор буудах байсан гэдэг. Алдарт Queen хамтлагийн дуучин Freddie Mercury нэрт гарахаас өмнө онгоцны буудалд ачаа зөөгчөөр ажиллаж байв. Холливуудын хамгийн нэр нөлөөтэй эргэгддэг Том Хэнкс залуудаа явуулын хот догны худалдаачин байжээ. Жүжигчин Will Smith аавтайгаа хамт хөргөц сурлуулдаг ажил хийдэг байсан. Ингэснээр тэрээр өөрийнхөө хэрэгцээний багасгах мөнгө олдог байсан гэжээ. Beatles-ийн амин зүрх гэж нэрлэгддэг байсан John Lennon дэлхийд дахин алдарчхаас өмнө Английн Ливерпул хотод захаа хөргөгч хүү байсан гэдэг. Jason Statham түүнийг чанга эр гэдгээр нь кино урлагийн дэлгэцнээс хардаг. Гэхдээ Jason Statham Холливуудд ирэхээс өмнө мэргэжлийн усанд шумбагч байжээ. Харин Jet Li 18 настайдаа Бээжинд уушуугийн багшаар ажиллаж байжээ. 50 Cent рэпер маань хит дуунуудаа гаргахаас өмнө гудамжинд хар тамхи кокаин зардаг байсан. Сонирхуулахад 50 Cent 9 жилийн ял авч байсан ч 6 сарыг нь торны цаана өнгөрүүлсэн байдаг. Алдарт Рэмбо буюу Сильвестр Сталлоне маань залуудаа зоопаркт ажиллаж байсан бөгөөд арслангийн тор угааж цэвэрлэх зэрэг ажил хийдэг байжээ. Вин Дизель галзуу хурдын од Вин Дизель өсвөр насндаа баарны хамгаалагчаар ажиллаж байв. Рок-н-роллын хаан гэгддэг Элвис Пресли залуудаа цахилгааны компанид жолоочоор ажиллаж байжээ.
Инэдмийн жүжигчин Кевин Харт шоу бизнест 200 сая долларын хөрөнгөтэй болохоос өмнө 90-ад онд гутал зардаг байсан гэдэг. Тэрээр хожим хэлэхдээ зорилготой хүрэхийн төлөө тэмцэх нь хамгийн чухал юм гэж хэлсэн байна. Тэгвэл Сандра Боллок алдартай болохоос өмнө бармен хийж коктейл найруулдаг байв. Харин инэдмийн жүжигчин Жим Карри сургуулаа хайсныхаа дараа 16 настай байхдаа үйлдвэрт цэвэрлэгчийн ажлыг 2 жилийн турш хийжээ. Дуэйн Джонсон Холливуудын булчинлаг оддын нэг Дуэйн Джонсон өмнө нь пиццаны газар аяг тав угаагч байсан гэдэг. Тэгвэл хөл өмгийн хаан гэгддэг Пеле хөл өмгөө тоглохын хажуугаар гутал засварчнаар ажиллаж байжээ. Нэр алдарт хүрэхийн тулд шургуу тэмцэх хэрэгтэй. Гэхдээ ажлыг баг гэж голлгүйгээр ажиллах нь олон зүйлийг сурах туршлага болдог билээ. Харин бичлэгээ үзэж дууссан бол танд нэг л хийх зүйл үлдсэн.